Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалan Miata төрийн хэмжээнд хувьцаат компани нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо. Солонгос руу ажилд зуучлан хууль ёсны суугаар явуулна гэх зарын дагуу холбогдож залхиулжээ. Шинээр мэндэлсэн хүүхдийн тоо өнгөрсөн оноос 9127-оор буурчээ. Монголын Miss Friendship International 2025 тэмцээний ялагч болжээ. Брэдийн найруулагч жүжигчин болох хүсэлтэй Монгол хүүхэд залуусыг дэмжинэ. Брэдэд орчин үеийн стандартад нийцсэн спорт хөтөлбөр ашиглалтад оржээ. Ice Club-ийн цөөн хормын мэдээ эхэлж байна. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалan Miata төрийн хэмжээнд хувьцаат компани нислэгийн хуваарьт өөрчлөлт оржээ. Тодорхойлбол Истанбул, Улаанбаатарын нислэг Истанбулын цагаар 20 цаг 50 минутанд хөөрч маргааш 10 цагт Чингис хаан нисэх буудалд газардна. Улаанбаатараас Токио чиглэлийн нислэг 11 цагт Чингис хаан нисэх буудлаас хөөрч 16 цаг 35 минутад Наритад буухвал Токиогоос Улаанбаатарын нислэг 17 цаг 35 минутад хөөрч 22 цаг 40 минутад Чингис хаан нисэх буудалд газардах гэж байна. Мөн Улаанбаатараас Сөүлийн нислэг 11 цаг 5 минутанд Чингис хаан нисэх буудлаас хөөрч 15 цаг 25 минутад Инчонд газардах юм. Харин Сөүлээс Улаанбаатар орох нислэг 16 цаг 40 минутанд Инчоноос хөөрч 19 цаг 25 минутад Чингис хаан нисэх буудалд буухаар болжээ. Бусад нислэг хуваарийн дагуу байх бөгөөд өөрчлөлт гаруулаад даруй мэдээлэн гэжээ. Мөн замын нөхцөл байдал хүндэрч болзошгүй тул 2-3 цагийн өмнө ирэхийг сануулсан байна. Солонгос руу ажилд зуучлан хууль ёсны суугаар явуулна гэх зарын дагуу холбогдож залхиулсан явдал гарсаар байна. Тодорхойлбол Б гэгч хүн захим орчинд нийтэлсэн бүгд найрамдах Солонгос улс руу явуулна гэх зарын дагуу холбогдож 50 сая төгрөг шилжүүлж залхиулсан байна. Бүгд найрамдах Солонгос улсын визийг зөвхөн тус улсын элчин сайдын яам олгодог. Тиймээс захим орчинд нийтэлсэн гадаад улс руу гаргаж өгнө гэсэн мэдээлэлд итгэхгүй байж учирч болох эрсдлээс сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. Шинээр мэндэлсэн хүүхдийн тоо өнгөрсөн оноос 9127-оор буурчээ. Тодорхойлбол энэ оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд нийт 47512 хүүхэд шинээр мэндэлжээ. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 9127-оор буурсан үзүүлэлт болж байна. Үүнд энэ жил 10855 хос гэрлэлтэд бүртгүүлж өмнөх оны мөн үеэс 4273-аар буурсан нөлөөлжээ. Монголын Miss Friendship International 2025 тэмцээний ялагч болжээ. Тодорхойлбол CT их сургуулийн гоо сайхны ухааны сургуулийн арьс гоо заслын оюутан халиун бүгд найрамдах хятад ард улсад болсон 60 орны гоо бүсгүйчүүд оролцсон тэмцээнд ялагч болжээ. Мөн тус тэмцээний супер модель Miss-ээр шалгарсан байна. Тэрээр 2023-2024 онд Miss Mongolia уралдааны тэргуун Miss, үсэг ирээдүйтэй Miss зэрэг тэтгэмийн эзэн болж байжээ. Брэдийн нэрт найруулагч жүжигчин болох хүсэлтэй Монголын хүүхэд залуусыг дэмжинэ. Тодорхойлбол Брэдийн нэрт найруулагч Олег Юмов жүжигчний мэргэжлэр суралцах хүсэлтэй залуус Оросд суралцах таатай боломжийг санал болгож байна. Үүнд Брэд улсын драмын эрдмийн театр студид онол дадлага хослуулан 4 жилийн туршид өн төлбөргөө суралцах тэтгэлэг багтаж байна. Түүнчлэн дотор байр, сар бүрийн стипенд болон жилд 2 удаа гэртээ ирж очих замын зардал багтаж байна. Мөн 2 дахь дамжаанаас Хоцон Амсраевын нэрэмжит драмын эрдмийн театрт ажиллах урилга дагалдаж байна. Брэдэд орчин үеийн стандарт бүхий спорт тогтолбор ашиглалтад орлоо. Тус тогтолбор нь волейболын болон элсний волейболын тус бүр хоёр талбайтай. Элсний волейболын талбайг байгуулахад 160 куб метр элсийг зөөж авчирчээ. Одоо тус тогтолборт хотын нэрэмжит тэмцээнээс ахуулаад олон улсын түвшний бүхэл төрлийн уралдаан тэмцээнийг зохион байгуулна. Аль ч насны хүмүүс чөлөөтэй нэвтэрч дасгал сургалт хийх боломжтой. Тиймдээ ч Брэд орныг ялангуяа волейболын спортод нэр алдрыг нь сураатуулна гэж итгэж хүлээж байна. Ice Club-ийн цөөн хорон мэдээ танд хүрлээ.